Одон гэрлийн дугаарыг үзэж байгаа нийт Өвөр Монголын ахын дүүс та бүхэндээ гарч буй гал морин жилийн сар шинэ мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Гарч буй морин жилдээ илгээрээ хамглан төрлөөрөө төвшин амглан сар шиндээ сайхан шинлээрэ. За шинийн нэгэнд Монгол улсын зан өсөг хоёр гоё ингэж ирж шинэх хэрэгч. Сайн байна уу? Сайхан шинэлж байна уу? Сайхан та. Амар сайн уу? За. Юу жил сүрэг тарган давтаа сайхан хаварч байна уу? За сонирхуулж ярихаас ахмын намаа ирэнгэ төрөхэд тусгайлан ууж гаргасан байна. Гүйл хотын айлч одоо амархан өвдөрч ийн гээд. Манай нутгаас Монгол бүхийн түүхэн хамгийн анхны дарахнаа ууж болтой. Одоо манай нутгаас нөө анхдагчдын үлгээгээл булгамчууд яриад анхны юм болгоно л болгоны ихэд тий. Бол бүхийн түүхэнд 7 төрүүлсэн байгаа. Тэгээд анцаагаан баян мөнх аврах 10 төрүүллээ гэдэг чинь. Өө тоолгын мэдсэн бол төрүүлээд байдаг гэж чинь. Өчигдөр хүрж ирсэн. Тийм ба. Тэгээд тэр нэг ороход бүхийн 3 мол байлаа. Би ерөнхийдөө бол Өвөр Монголоо хөлн бүрээс алшаа хүртэл бүгдээр явсан. Сүндэд 2007 онд 512 бүх барилдаж. Баруун сүндээ тэр ардын их наадамд 512 хүнтэй найрт. Төрүүлж ирсэн шууд найрт. Тэр нуглаан дээр ихэд би багнаатай зөв зөвмчний. За. Багн тэр үед чи мундаг байсан. Тий, сайн барилжсэн. Тэр тавдаар зүүн сүндийн сурталчилгаа залуу бас сайн барилж ирсэн. Тэгээд Батцүх авраг. Батцүх авраг тэр үед чид босоо байсан. Зөв зөвмчний. Тий. Баярбаатар авраг 3-ын нуглаан дээр үлээ 4-ийн нуглаан дээр болсон. Тийм. Баярбаатар авраг бол гэхдээ тэр үед бол Батцүх авраг мундаг илүү байсан шүү. Нэр нь тэгэл Батцүх аврагч бас мундаг санагдчихсэн. Тэгэл залуу байсан. Тэгээ сайхан барилцсан. Одоо бид тэр уулзаад сайхан Батцүх аврагтай энэ тэр ярилцтий. Батцүх авраг ярьж байна надад. Дүүг тэгэхэд ах нь ер нь бас болно л гэж бодож байсан. Тэгээд хутгаанд л анхаарал байсан. Энэ ачааг бол ерөөс тооцоолоогүй юм хэлсэн шүү. Тэгээд 8 төлөлдөд насан цагт аврагт. Сахарын. Тий. Тэгээд дээд дөрөвт бол хэнтэй. Алдар цогт гээд бас сахарын. Тий бас чудаа барилж байсан. Тэгээ бас их сайн барилж байгаа цэцэм алдарч. Тэгээд яг нөгөө дэд дөрөнд бол нөгөө юу яаж байгаа талаа авч харж байгаа шүү. Чармаалт гээд тэр баруун сүндийн мөхөлдөө. Тэрнтэй дэд дөрөнд үлдчих. Анх эхэлж юм одоо Өвөр Монгол очиж Өвөр Монгол бүх барилдахад арай бас өвгөө байсан байх. Өвгөө. Өвөр Монголч нөгөө өмсгөл юунаас эхлээд дүрм өөр тэгээд хөлнөлтөө гарн гартаага барилдана. Өвөр Монгол бүхийн онцлогч нь. Тий. Тэгээ яг миний хувьд бол тэр үуч нөгөө жудаа барилж байсан учраас надад нэлээд амарсан байсан. Буур шилийн гол улаан хад баян нуур алшаа гэдэг бүгдгээр л барилдсан. Манай нотгын нэр надаас илүү мэдчих болж байна ер нь. Би орцсон бүр тэр отго хошоо гэж тэнд оч барилж. Моо отго хошоо тий. Хол шүү. Тий. Алшаа бараа хошоо мөшөөж бас хол шүү. Хишигтэн монгоноо тий. Монгол хүн бүхэн л морой шүтэж одоо төдийгөөс өдий хүртэл. Ингээл хүн төрлөختний түүхэн морьтой холбоотой явсан монголчууд одоо мөн ч холбоотой байгаа. Тэгээд тэр утгаараа энэ жил бас их сайхан жил гарч байна. Гал морин жил. Тэгээд монголчуудын хувьд Монгол төмнийг бас ивэсэн сайхан жил болох хаа гэж. Тэгээ нь утгатар нь бас тааруул ингээд Монгол улс ирж. Тий. Шингээд таньж олгоод нэг шишээ. Тэгээд баяртай баяртай тань. Монголд анх удаа шинжилж байна. Анх удаа шинжилж байна. Гэсэн анх гараад бас арай өөр л гэж боддог. Өвөр монголчууд ондоол. Тэгээ ондоол. Яг ондоолсон газар нь ондоол байдаг. Тий. Зүгээр үзэмчин энтрээр явхад бол яг л Монгол ах уу сүмд энтрээр явхад бол тий. Би сүмдэд нэг найр очоод сууж байсан хэдэн хүмүүс тамхи татаад яриа сууж байна. За. Би яг ойрхон сууж байсан чинь яриа сонсогдож байна. Чи сая хошоо явбоо. Би сая хөвсгөл ороод ирлээ гэд нөхөнд. Чамайг сая явсан гэд дуулаад гэд тамгаа нэрээд яг өдөөний юм хөвсгөл ороод цаашаа булганаар дайраад энэ тэгээд бүр янз бүр надад бол аюул содон сонсож байна. Яг урагшлахаараа бол тиймэрхүү юмуд л их. Тэгээ манай Өвөр монголчууд ч нөгөө төрийн их баяр наадам сар шинийн баярыг бас үзэж урдчнан баха.
би энэ битүүний хурал дээр орой гандан дээр сууж байсан. Нэг ихч над руу хараад инээгээл суугаад байх юм. Манай ээжийн үеийн хүн байх шиг байна. Тэгснэ юм асуучих уу гэж яг аялахтаа байгаа юм чинь. Сөүр Монголоос ирсэн юм аа. Монголчууд дундан Монгол хүмүүс донд суусан. Маш их баярлж байна гэж. За өөрхий. Монголын мөчтөөс их нааш цаашаа явуулчихдаг мөчүүд байна уу? Байна. Манай од сод гэж одоо миний найз байна. Сайн заяа авраг нь авгын. Тий. Сайн заяа ахтай одоо за тэгээд аврагуудтай сайхан найзууд зөндөө байна уу? Ер нь тий одоо Ахмад үеийн одоо донд миний үед барилжсэн бүү сайхан одоо ирж очиж уулзаж одоо тэгээд өвөр Монголд очихоор чинь тэр шилийн голоор энэ төр явахаар чинь тэгээд ер нь бол нөгөө ширээ суух юунууд ч одоо гэцүү штэ. Бүгдээрээ өрн тэгээд үүдээ сайхан уулзалтнаа. Өвөр Монголын хөдөө айл үегээд Монгол улсын хөдөө айл орондоо их жүрж ийн байгаа юу? За яг юу юм бэлээ нөгөө бэлчээр хуваарлцсан учраас зөрүүтэй талууд ажиглагддаг л да. So яг өөрийнх нь бэлчээртэй тэгээд суурн болчихсон. Тий суурн. Хөдөө айлууд маань ерөнхийдөө бол яг амьдрах орчин бол их сайжирсан юм. Тий. Тог татцсан тий. Гурвантай тий. Цахилгаан ус үртэй том болсон болохоор хөлдөө өрөөртэй. Тий бүх юм бэлэн байна. Одоо тэгээд нөгөө усан дарахнаас ахуулаа шийдсэн тий. Тэгээ малын хороо мороо зарим нь бол одоо дулаал умлалтай энэ төр сайхан ийдсэн тий. Яг хөө тэгээд нөгөө бас л манад бол одоо нөгөө нүүдэл чинь гараад байгаа штэ. Манай чинь одоо нутаг хаваахгүй гэсэн үү? Нутаг хаваахгүй. Тий. Санаагаар нүүдэл болдог. Тэгээд энэ бүхийн дасгал буюу юун дээр үл зөрөөтэй байлаа. Найрын жоохон байгуулалтаас өгж өгөө санаж өгвөл бай. Тэгээд нэр нь компоне. Энэ өвөр Монголд одоох нь хархан тийм одоо компоноор ингэж нэрийждэг тийм хархан явагдаагүй. Гэтэ би бодсон энэ л яг зүг байх хэрэгтэй. Тарилчин нэрмэнд уйлцсан тийм. Манай компаниуд нийгмийн хариуцлага нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө ёс уламжил энэ үндэсний дархлаа болсон үндэснийхээ спортыг бол маш их дэмждэг. Монгол хүний энэ нөгөө сэтгэлд нь байдаг. Одоо жишээ нь энэ эднийх эндээс одоо энийг сайхан хэрэглээд ингээд ч мэдээж эн чинь үйлдвэрлэж байгаа тодорхой хэмжээний одоо үндэснийхээ спортыг бас ингээд хонь нэмрээ оруулдаг. Техник финансаа хэлдэг шиг яг бүх болоод компани болоод үжигчдүүд харилцан уйлдсан маш гоё тийм эйд ихтэй бүрэлдэхүүн болцсон. Тавгандаа авчаа тий. Буулааны ингэ шар тастай төвчдөг. Тий. Яг аль нутгийн энэ булганы бүрк хангаа гэдэг манай сумынхан. За. Наагуудаа шар тусыг бөөстэй дөрөж идэж шүү. Юу лаажантай билбэлсэн. Тэгсээр бид нар нэг Монгол улсын бүтээгдэхүүнээ чанарсан саад одоо цаанаасаа итгэжтэй нэг юу Монгол хүн ээсэн юм гээ. За. Тэгээ хоёрд нь бол мэдээж одоо яг юм шивэр бүтээгдэхүүн маш хэрэгтэй байна. Одоо ч нөгөө маш олон зүйлийг ингээд үйлдвэр аяг маяг гаргаад байдаг болчихсон шүү дээ. Тэгтээ яг ингээд шивэр. Тэгээ би өнгөрсөн 190-аад тэгээд Төвсөний нөгөө сүү татаа уултын газруудаар явсан. Зөв. Яг өдөөнөө ингээд нөгөө үнэгээ саагаад би эвдэрхэ балуурхаа нөгөө сүүн саман дотроо ингээд альчир сүгөө хийж өгөөд яг тийм юм уу чиг батгаас гоё. Ер нь бол хүүхдүүдийн тэр бас хэрэглэх дуртай. Тэгээд нөгөө энэ цагаан эдэний хэрэглээ чинь өөрөө нөгөө монгол хүн одоо монгол хүний нөгөө бас яс нөгөө бүтц тийм ээ. Одоо нөгөө шүднүүднээс ахуулаад энэ юм цагаан эдэ чинь маш хэрэгтэй. Ингээ боловсруулаад гаргацсан юм гэж би хэлэхэд жилийн дөрвөлөөр хэрэглэж байгаа юм л да.